We weren't going to miss our friends getting married. Rich, бид найзуудынхаа хоромноос хоцроогүй шүү дээ. Who got married? Хөө хэн хэрэлсэн юм бэ? You did? Хоёр. За энэ дээр you did гэдэг дээр you гэдэг үг англи хэлэн дээр олон тон дээр ч you-гээрээ явдаг учраас та хоёр эсвэл чи гэдэг утгыг хоёуланг нь илэрхийлнэ. Hello, we didn't get married? What? Расэлж чинь тийм. Юу? Бид нар we hello гэдэг нь болохоор ер нь сайн нөхсөг шүү дээ. Гэхдээ хөө чи над ярьж байгаа юм ойлгож гин үү? Нэ ярьж байгаа юм боддоо гэдэг утгаар hey hello. Бид нар we didn't get married. We did not тийм давчлал. Дүүгийн өнгөрсөн цаг дид. Бид гэрлээгүй шүү дээ. Married? That's ridiculous. Rachel хажуугасан тий. Бид нар гэрлээгүй, бид гэрлээгүй. That's ridiculous. Шал инээдтэй юм ярьж ах юм тий. Боломжгүй зүйл ярьж байна гэдэг. Wait. I remember being in a chapel. Тэсэн чи Роскин сандахгүй. Wait. I remember тий. Би санаж байна. Being in the chapel. To be гэдэг үг шүү дээ. Би байх гэдэг үг шүү дээ. Тэгэхээр байсан гэхээр being тэг байж байсныгаа санаж байна гэдэг утгаар тий. Chapel гэдэг нь жижиг сүмийг хэлдэг. Ер нь бол гэрэл батлуулдаг жижиг сүм. They would not let us get married when we were that drunk? When we were гэдэг нь тийм байх үед гэдэг утгаар хэлж байгаа. Бидний тийм их согтуу байхад гэрлэхийг минь зөвшөөрж болохгүй шүү дээ. They let you get married when you're drunk. Most people get married in Vegas are drunk. Тэнгөө Joey тэгж ааш. Та нарыг согтуу байсан ч гэсэн гэрлүүлдэг штэ. Let you гэдэг нь let гэдэг нь зөвшөөрөл олгох гэдэг утгаар хэлдэг. Let you do something гэх юм бол чамайг тэрийг хийхийг хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. Чамаар хийлгэж болно гэдэг зөвшөөрөл өгж байгааг хэлж байгаа. Тэгэхээр they let you get married when you're drunk. When тэ тийм байхад та нарыг согтуу байхад ер нь Vegas дэрсэн ихэнх хүмүүс дандаа согт байхдаг гэрэлдэг шүү дээ. Most people ихэнх хүмүүс getting married гэдэг нь ер нь хүнтэй суухыг хэлдэг шүү за. Oh, he's getting married, she's getting married to him тэ энтэй сууж байгаа. Now I'm drunk right now. Тэсэнс Phoebe би одоо ч гэсэн согтуу байна гэдэг. I can't have a mimosa with breakfast. I'm on vacation. Найзынхаа өглөөний цан дээр хаарсан чи. What? Тэ? Яасан? Юм асуухтаа what гэж асууна. Дээрэс нь яасан чилэхтэй бас what-ыг хэрэглэдэг байхгүй. What? I can't have a mimosa. Би өглөөний with breakfast. Би өглөөний цайтайгаа хамт mimosa ууж болохгүй мүү гэж асууж. Mimosa гэдэг нь коктейл л нэр юм шиг. Тэгээ араас нь I'm on vacation. Vacation гэдэг нь амралт ажилласаа ээлж амралт авахыг vacation гэнэ. What are you guys going to do? Моника асууж байна. Тэр одоо яах вэ? Юу хийх? Та нар яах гэж байна одоо? Тэ ирээд тэр одоо энэ гэрэлсэн байдлаа яах гэж байна. Oh, I guess we just find a divorce lawyer? Rachel. Одоо бид нарт тэгвэл салалтын хуульчлал хэрэг болох бах та. Well, I think Ross already has one. Тэгсэн чинь Chandler миний бодлоор I think Ross салалтын хуульч байгаа гэж би бодож байна. Яа тэгэхээр Ross өмнө нь 2 удаа салчихсан учраас салалтын хуульчтай гэдэг хэлж байна.